Маргааш 7 дугаар сарын 1-ний өдөр 2008 оноос хойш жил бүрийн энэ өдөр хохирсон иргэдийнхээ дурсгалыг хүндэтгэж тэднийг сануулах үйл ажиллагааг зохион байгуулсаар ирсэн. Тэгвэл өнөөдөр 2008 оны 7 дугаар сарын 1-ний өмнөд хохирсон иргэдийн төлөөлөл гал үндэстэн холбоо бүгд найрамдах намынхан ээлжид сануулга төр засагт хүргэлээ. Гол нь тэдний зүгээс сонгуулийн тухай хуулийг хэлэлцэгд бүх нийтээр оролцох нь дахин хууль бус асуудал үүсч 7 дугаар сарын 1-ний өдөр давтагдахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй гэдгийг сануулж байгаамаа. 16 оны сонгуул одоо болох гэж байна. 16 оны сонгуулиар энэ нам энэ чигээрээ орно гэх юм бол горцыг ч гардаг хэлмээр байна. Бид бүгд энэ 16 оны сонгуулиас өмнө энэ байрныхаа асуудыг шийдэхгүй бол нэгдүгээр, хоёрдугаар энэ залуучуудыг цагаатахгүй бол 16 оны сонгуулийн өмнө бид энэ байтугай бид нар акцыг бол бид нар хийнэ. Тэрээс бол одоо ингээд сонгуулийн хууль хэлэх гэж байна. Намуудын хууль гарах гэж байна. Монголын ард түмэнд энэ одоо онцгой анхаарах ёстой. Хохирогчдын төлөөлөгч өнөөдөр хэвлэлийн уралд оролцсон тэдний зүгээс гар хөлөө хүрэх газар хүртэл явна гэдгээ илэрхийлж байна. Үр хөвгтөө алдсан, ханижлаа алдсны хувьд бол энэ асуудал нэг айл гэрийн асуудал болоод явах байтал өнөөдрийн хүртэл асуудлыг шийдээгүй учраас ахаал ингээл нийгэм төрхрөл иргэний нийгмийн байгууллагууд хохирогчд нийгэмд ахаал энэ 7 сарын 1-ний үйл ажиллагааг сануулаад явж байна. За миний хувьд бол би үр хөвгтөө алдсан хүний хувьд бол 7 сарын 1-ний асуудлыг би цогцоор нь шийдвүүлнэ. Энэ асуудлыг шийдэл хэрэгжээл би амьд байх юм бол энэ асуудлыг шийдэл би эцээ үрд явнаа. Тэдний хувьд энэ удаад хэд хэдэн шаардлагыг төр засаг тавьж байна. 7 дугаар сарын 1-ний үндсэн буруутныг олж хариуцлага тооцох. Үүнд Монгол Ардын Бясалгалт намын дарга Асан Баяр, онц байдлын комиссийн дарга Асан Мөнх Оргил, ардчилсан намын дарга Асан Элбэг Дорж нарыг тэд онцолж байна. 2-дугаарт 7 дугаар сарын 1-нд хэлмэгдсэн хүмүүсийг бүрэн цагаатгаж, хохирлыг барагдуулахыг шаардаж байна. 3-дугаарт хохирогчдын хөшөөг босгох. Үйл явдлын ноцтой баримтыг ил болгож үннийг ард түмний хүртэл болгохыг тийш шаардж байна. Цаашид үүнийг давтахгүй тулд шудраг сонгуул явуулах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг шаардлагыг тэд тавьж байна.